Энэ жил за Мальдив, Залдив одоо Европ, Европын аяллаа бай гэд ядаж урагшаага нэг аялал чадрыг гээд Infinity Travel-тэй холбогдоод аялалд гарсан. 5 цагийн өмнө Хүслэнгийнд очиж за 2 төрлийн 1-2 дугаар хоол хийлгэж идээд за гэдэс цадаж авангуудаа Хүслэнгээ дагуулад л одоо Улаанбаатараас замын үүдийн чиглэлийн автобусанд суугаад л одоо багаар аялалд явж байна да. Тэгээд нэг нь бол Жинчгүй гэдэг чинь үнэндээ бол хятад үг байгаа. Жонжако гитар Жонжако гэж ярьдаг. Монголоор бол өвөр монголоор бол цуглалт хаалга гэж ярьдаг юм аа. Тэрний хажуугаар өнгөрнө. Тэгээд цаашаа яваад одоо оройно орох байгаа буудал Ясанпо гэж тэнд орж ханаа. За үндсэн аяллаа маршрут бол Лини болоо Рижау гэдэг далайн эрхтэй ойролцоо хотод бид нэр очих хэрэгтэй байсан. Тэгээд замаараа Жанжако буюу Жанчхүүгийн даваа гэж одоо манайхан мэдэндээ тэнд нэг хонсон бас байгаль тасарсан газар хэлдэг шүү дээ. Амар үзэсгэлэнтэй уулс муулстай яаж байгаа би тэрийг явсан үеэр бороо шороо ороод бас ер нь амар халуун биш цагаагаар тааламжтай байдалд явсан гэхэд болно. За эндээ нэг юм буудалд хончоод за тэгээ бас яаж зүгээр бах уу нэг рил мэлхэн хийж мэйгээд их даралцнаа энэ харж байна уу. Тэгээд цааш хөдөлсөн байгаа. За нуулс муулсан одоо яг бичлэгэн дээр бол нэг тийм бас сэтгэл төрүүлгээр харагдахгүй байна л да. Яг амьдрал дээр бол амар сүртэй харагддаг юм билээ. Тэгээ сэтгэл хөдлөлсөндөө янз ямар ч тийм авцалдаагүй хөдөлгөөн хийж тэнэгдсэн байгаа. Тэгээ ядуу чи ямар ч амар хөдөлмөрч улсуудын тэр гүүр мөр барьсан барилгууд нь амар. За тэгээ замдаа бас таргалчихгүй гэжтэйгээд жимс мимс эзэн гэдэг бас дундуур нь дахиа мэхэ шарсан хурсан юм бас эзэн чи хүн лимчин дан жимсээр амьдрна гэж юу байхав тэ тийм ээ. Тэгээ ер нь бол за энэ аяллаа ерөөсө гол цөмөн ерөөсөө л хоол байсан. Нэг угуул яри. Хоол л идсэн. Амттай сайхан хоол идээл гэж явсан. Тэгээд идсэн 5 кг таргалж ирсэн. Тэгсэн чинь хамгийн сонин нь хүсэл нь бас надтай адилхан идээд яваад гэсэн мөртлөө хүсэл нь 5 кг турж ирсэн гэвд та. Тэгээ би энэний учрыг ерөөсөө олохгүй байгаа. Тэгээд жимс ногоо болол өстой маш илбэг байт юм байлаа. Бас өмнө ч гэсэн айгу боломж. Ер нь бол дараагийн удаа хэрвээ урагшаа аялах юм бол заавал нэг шарсан урсан юм идэх гээд байхгүй гэж л би ботсон доо. За Лини хотод ирсэн. За энэ 5 хоттой зочд буудлна. Үгүй өдрийн хоол молтой. Өдрийн хоол гэж чинь өглөөний цай майтай. Тэгээд энэ хотод ингээд аялж байхад дандаа юм мафи дунд юм байлээ. Ерөө машин гэхээс илүү. Тэнгүүдээ энд ч одоо бүр бүтэж өгмөр халуун байгаа штэ. Тэг чин ийм одоо эсвэл салхисөрхөөр ийм хүүтэн байд юм уу? Дандаа ийм хөвөнтэй дулаалгатай ийм мафитууд байсан. За энд нэг том моол дотор бид хэд ч хоол идэх гээд орж байгаа. За яг хөө жижиг шорт рилүүдээс та хэд харсан бах. Энэ уг нь дөнгөж орж ихэд язганжсэн байхгүй. Тэг хөдөлгөөнг болчт юм байлээ. Тэгээд болж игвэл нэг мэддэг чаддаг хоолоо биш, мэдхгүй чадахгүй хоол идэж үзье сонирхолтой байх гэж бодоод идсэн. Би ер нь бол далайн гаралтай бүтээгдэхүүнийг идэж чаддгүй яхаа тэрэн дундаас шүрүүн гайгүй идчихдэг. За манай хүн бол тэгэл чихэр жимс эргүүлээд л ер нь хоол гэхээс илүү явсан. Тэгэхээр одоо турхан чарахгүй юм. За уудаг хүмүүст бол энэ ста пямаа арих хэвээр үнэн их байсан. За энэ болохоор зэрэг Рижау хотын одоо буудал байна, өглөөний цайн байна. Өглөөний цаг болоо сайн үлж гарсан. За тэгээ эндээ хончоод дараагийн аяллаа маршрут руугаа одоо марш гэд явж байгаа юм да. Тэгэхээр би таргалсан гэд бас жоохон танигтай харагдаж байгаа үстэй. Бас өөр тэгж ярьдаг гинэ. За ер нь бол зардал багтаа мөртлөө аялах хамгийн боломжтой хэсэг болохоор зэрэг энэ автобусаар явах байсан. Гэтэ одоо жоохон нас яваад автобусанд удаа явахаар ядроод илээ. За улсан парк дээр ирсэн байгаа. За эн чинь бас их аятайхаа. Би өөрөө усан жоохон яг үн хэлэхэд сүхэлтэй. Тэгээ яг манай хүслэн ч айгу мундаг сэлдэг. Тэгээ хүслэнгийнхаа талбаанд орол амьдрчин л гэж бодоод явсан. Энэ эсэлж чадахгүй юм биш живж өгөх гэж байгаа. За тэгээ таргалсан бандаас авгааш энэ бүдүүнэ мэдхгүй тэгэл копалник мопалниктаас гоё явж өгч байгаа юм уу. Энд ямар таних хүн багш намаа мэдэх хүн багш. Миний бүдүүн тарганыхын гайхт ингээл салтган ч өгсөө. Тэгээд л одоо хүүхэд мөнхөдлөх болгодог бололтой ийм одоо гулсуур молсуурн дээр ч очиж гулсаад л 4 хүн суугаад нэг амарлаг гулгадаг үг нь гулсуур байсан. Тэр нь данч уцаар бичлэг хийж болохгүй уцаа самгардаад алдчихдаг гэхээр нь бичлэг хийх боломж байгаагүй. Гой одоо сонирхолтой зүйлс бол энэ усан парк зөндөө байсан. За манай хоёр игччээсээ сэлхийг заалгах гал одоо энд хүсэлэн чи энэ хоёрт зүгээр сэлхийг бол жинхэнэ зааж өгч байгаа маа. Тэгээд сурсан юм уу яасан бөө мэд.
Манай хүн л очиод ингэж гулга тэгж гулга гинэ. Сэл гээл зааж өгөөд лээсэн. Тэгэд манай хоёр ер нь жоохон сурсан бах гэж найдаж байна. Тэгэл бас усмсан дотор сэлж бэлэнгээ бичлэгээ авч маавал юм чи ангирөө. Монголд нэг юм гоё усан парк нэгдчихвэл бас боломжтой юм шиг санагдсан. Бас хөөхөн хөгжөөч байгаа байхгүй юу? Хүүхдүүдээрээ гэр бүлээрээ явах юм бол бүр үнэн сонирхолтой. Хүүхдүүдэд л их сонирхолтой байх юм билээ. Хөгшин надад ийм сонирхолтой байгаа юм чи хүүхдүүд бол энд бол жаргадаг юм шиг байлээ. Энэ гусар мосор алж гуулгаж барайг одоо хичнээн чичээл болсон. Тэгээд ер нь бол өөрийгөө жоохон хүүхдээр мэдэрсэн шүү дээ би. Яг ингээ харахад бичлэгэн дээр болохоор энэ чинь нэг тийм сүртэй том юм харагдахгүй байгаа. Яг амьдрал дээр очихоор бас өөрхөн том. Яа. Энэ станерэ амар унсан шүү дээ би нэрээ гинэд саналаа яа. За тэгээд амтны үрэлээ орсон. Амар амьдралтаа харж байгаагүй амар том яст мэлхүүнүүд байт юм лээ. Эдгээр чинь ховдог хогнууд байлээ. Тэгээд нөгөө нэг байцааг нөгөөд ерөөд нэг цаанаас нь яг тасалбар дотроо нэг жоохон хоол унд өгч болох тийм амьтд нь өвдөм байлээ. Гэтэ жоохон өрөвдмөр санагдсан. За яст мэлхээж бас яах вэ нөө нүүрний хувирал нэг ихтэй амьтан биш болохоор тоогоогүй. За тэр далаан нохоо гэдэг үлээ. Далаан нохоон дээр хоол өгөх тийм боломж олдсон. Би бол ер нь жоохон өрөвдөөд бэрээ боломж нь олддог бол тэл далаан нохоонуудыг далаан хавуудыг бүгднийг гэрлүүгөө аваад явмаар л санагдсан. За энэ бүр амар том загастай. Энэ бичлэгэн дээр бол нэг том харагдахгүй байна заяа. Намайг 2 3 нугалсан юм шиг аим шиг том загаснууд аим шиг том аквариумд хийцэн. Бас ливгүй юм байлээ. Нэрээ бас үзээгүй юм аа үзсэн. Хэвээ том амтны үрэл юм байлээ. Энэ бол хэвээ бүх төрлийн амтантай. Тэгэл үзэж харах юм аа үзэл явсан. Одоо нөө далаан хавтаа бичлэг гараасаа. Далаан авч угаасаа цаанаасаа өгөгдөл нэг тийм өрөвдмөр царайтай амтан ч юм уу. Эдсэн шинжгүй байсан. Амар өрөвдмөр байсан. За энэ жижиг бахан юм юунууд юм дээ. Фангус бишээ. Мөөгөнцрүүд гэж нахгүй юу? Мэдгүй. Энэ ямар ч гэсэн нэг юм далаан юу гэдэг үлээ. Нэг юм амттайг бүр олон дахин. Нэрээ энэ өөрөө юм толтой өөрөө заа айгүй хөөрхөн тогтчулсан. Тэгээд нэг эхлээд харсан чинь амар том өрөөж гардасан чинь жижигхэн өрөөнд ингээд амар их толь тавьчихаар баг ингээ төөрөд унахаар юм байлээ шүү. Далайн амьтад, янз бүрийн амьтдыг ингээ төрлөөр нь тавьсан. Үзэж харах юм ихтэй л юм бэл. Амгагаа л яваад исэн шүү дээ. Тэгээд нэг юм далайн амьтад болохоор нүрний өөрөл байхгүй юм чи нэг өрөвдөж хайрлаа ч яа ингээл далайн амьтад байгаа юм байна гэл. Тэгэл гэрэл сүүдэр тавьчихаар хичнээн үзэсгэлэнтэй гоё харагддаг гэж. Эний ч одоо юу гэдэг вүлээ? Далайн мөөгөнцөр л. Мэддэгэн дор комент бичээд өгөөрэй. Мөөгөнцөр ш далайн мөөг. Мэдгүй нэг юм. Матар байсан хүү нэрээ сонноос. Гэтэ энэ жижиг матар байла. Аман ангаагаал бас хоол нэхэд байд юм уу. Ийшээ бол гар хуруу орохч тийм юу байхгүй. Бас сонирхол юм билээ матар чинь. За энд болохоор зэрэг нэг юм хэсэг байгаа. Бүр ингээд далайн том юм үзмэртэй. Энд бол төрөл бүрийн загаснууд нэрээ хөвж, живж явчаалаа дээ. Тэгэл амангаагаал яваадсэн. Ямар ч мундаг хөдөлмөр ордын энэ одоо бас л гоё юм билээ. За энэ шувуунууд бол даварцсан шувуунууд байлээс хоорондоо үнэн эвдрэлтэй заяа. Ерөөсөө ив найрамдлаа байхгүй. Хэрэлдээл уралдаал ингээл алцаал хийдэн. Тэгээ ерөөсөө хүмүүнээс айдгүй. За ирээл ерөөсөө мөр зөрөн дээр ингээл хамаагүй суугаал. Тэгээ битэрт бас цаанаас нэг жоохон шар будаа юм өгсөн. Тэгээд ороод хоололсон чинь бас сонирхолтой юм бэл. Хоол жоох явцад ингээд гар амир өвтгөөд исэн. Би бол ер нь жоохон гжиг хүрээд ч юм уу эсвэл жоохон тийм айцтай байсан. Хүслэн бол ерөөсөө айхгүй лээ. Бараг хоорн амттай ярилцаж мэлцэд энэ юу амтны хэлтэд амтн ингээ ярилцаж барахаар бараг үгэнд нь ороод исэн заяа. Тэг би бодохдоо энэ нэг тийм 75-аас мавьяас байна уу? Явандаа ер нь юм хүмүүзэж хардаг амттай ярддаг мэрдэг болохоор ч хүн юм билүү ч чадсан. Ярилцсангууд амар үгэнд нь ороод исэн айгүй сөнөө. Гайхмаргоц. За нөгөө далаа авгараад ирсэн. Эднэрс үнэ стресстэй ёо энэ хэдийг хараад би хүртэл стресссэн гэдэггүй. Нэг жижигхэн газар ингээд хорцсон тэгээд энэ нэг юм бөөр мөр юм аашаа нэг юм хоол өгдөм байлээ цаанаас нь. Тэгээд ингээд өгөөрэй гингүүд ингээ аман ангаагаа. Тэгээ одоо нүдийг хар заа юу. Тэгээ амар жоохоо хоол өгсөн чинь нүд нь бүр ингээд цаанаасаа өгөгдний юм өрөвдөлтэй амт юм байгаа. Би бүрстэй амар эвгүй байдалд орсон шүү дээ ингээд тусалж чадахгүй байгаа ч юм шиг. Бүр нэг өрөвдмөр заа юу. Цариг нарлаа хачин царилсан зогсож байгаа зү. За энэ янзаг манзагч яг янзагч бас нэг тийм жижигхэн гойлог мойлог амтан биш юм гэж харагдсан л гойлог болохоос айгүй том амтан байлээ. Энэ одоо яг юу гэдэг нэртэй хулганы мэдэхгүй зүгээр томруулсан хулган заа юу. Яг хулган. Энэ одоо юу гэдэг амт юм бөө мэд. Юм хулган нэсэн амар амгалан амт юм бэлээ. Энэ бол
тоож байгаа ч юм баггүй бичлэг авж байгаа ч харж байгаа юм баггүй. Энэ нөө Тимо. Нөө Помпо Тимоны Тимо энэ бүрстэй дүүрэн байсан шүү дээ. Эсвэл төрөл төрлөөрөө байлаа дээ харин Тимонууд ч баас их маа замтан байлаа шүү дээ. Ерөнхийдөө хүмүүс очиод ингээд хүй хай гэж ярангуут өөдөөс илэглээ шоолоод бас хийгээд байгаамаа. Тэр бичлэг нь орсон баха. Одоо удахгүй харагдан таадаг. Үзэх юм ихтэй. 0 байна. Бас 0-а харуулаад амжиж байгаамаа ихтэй. Амтны хүрээлэн байсан. Хөөхөн. За энэ тогс, энэ эрэгтэй тогс. Та нар мэдчихэж байгаад эрэгтэй тогс чинь гоё байдаг ш. Би ингээ хүлээгээд энэ минийг бас дэлгээд үзүүлчих юм болоо гэсэн чи зангу хогнууд илэн муухай их цантай. За тэгээ тогсны их цанч бас яах вэ? Тогс ч яах вэ? Яг амдэр нас ч гоё л амтан байлээ. Тогсны их цан яах вэ? Энэ хажууханд нь хідэн тату байгаа заа юу. Бүр зангу их цантай татнууд. За. Тэст бүр яруулцаж марвалцаад өнгө өнгөрөөл байна лээ. Тэгэд бүр ингээ буруу арчаад ингээ дуурахгүй. Тэснэ нэг ганц нэг хятадаар үг хэлээд байгаамаа. Тэгээ бодвол доромжилж байгаа байлгүй. Даргаасан хятад татнууд гэж нахгүй. Ярилцаж мэрцэх гадаас үтсэн намайг бүр тоож нүднийгээ болонгийн чигчээ хуруугаарч харахгүй лээ за. За тэгээ Ленни хотод нэг тийм гоё урсдаг хоолны газар болсон. Энэ өстө үнэн гоё хоолтой газар. Бүх төрлийн махаа ингээд шараад идэх. За дараагийн өдөр нь болохоор зэрэг шилэн гөрөндийг ураа. Энэ бас тасархай газар байлээ. Загсан гөрөнгө явж идэг заа юу. Болол ийм юмтай болмаар ерөөсөө ингээд хүний нутагт аялж үзсэн Монголд маань ийм юм байвал тест гоёо чадандаа л гэж боддог юм билээ дээ. За шилэн гүүрэн дээр бол бит хоёр бол өндрөө айцсгүй билээ. Ерөөсөө энэ шилэн гүүр мөр нөлөөлөөгүй зарим хүмүүс болохоор зэрэг даралт ихсээд байна явж чадахгүй матахгүй л гэдсэн. Бит хоёрт бол ерөөсөө нөлөөлөх юм байгаагүй. За элийн сүүлчийн өдөр болохоор зэрэг Режав хотын эн чинь юу лээ те нэг юм дотроо бас усан байсан гэсэн би тэр жоохон хожигдож очиод тэрэнд нь орч чадаагүй би бол зүгээр хоолоо идчихэл унтаад өгсөн. За тэгээ орой хоолнд орох гээд яв чинь нэлээд том ийм цогцлбор газар байлаа. Энд бас аялал гоё юм шиг байгаа юм да манайхаа. За тэгээд оройны хоолыг бол идэж өгсөн. Ер нь бол нэг 7 хоногт бол хятад хоолнд бол орж илээ. Монгол хоол молоо санахчгүй байлээ. Би одоо тийм миний цусны жоохон хятад метод юм байдаг юм бол өөрийгөө жоохон хардсан. Хятад хоолнд бол нугсгүй л байгаад илээ. Тэ сайхан идэж ууж байгаа л ерөөдөө аялны сүүлчийн өдөр өндөрлсөн. За тэгээ ер нь бол Infinity Travel бол дажгүй сайхан аялалтай. Ямд төсөр одоо зардлаар 7 хоног аятайхан л аялаад ирлээ. За тэгэл хятадын одоо хөгжил дэвшлийг бахархаж байгаа л ирсэн дээ манайхаа.